Монгол улсын засгийн газрыг бүрдүүлж буй Монгол Ардын нам, Ардчилсан нам, хүн намын удирдлагуудад 2024 оны 11 сарын 11-ний өдөр шаардлага хөргүүлэх тухай Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын үнэмлэхүй олонх болох 118 гишүүнийг бүрдүүлж буй эвсэл нь улс төрийн намын тухай болон үндсэн хууль Улсын их хурлын тухай хуулиар нэг бүлэг болон ажиллах шаардлагатай бөгөөд бусад нам эвслийн иргэд сонгогчдын нэрийн өмнөөс хяналт тавьж цөөнхийн үүргийг биелүүлэх түүхэн шаардлага тулгарлаа. Харамсалтай нь энэ үүргийг биелүүлэхэд эрх зүйн олон хүндрэл улс төрийн манлайлал дутагдж байна. 2023 оны 7 дугаар сарын 7-нд улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлахдаа дотоод зохион байгуулалт, төлөөллийн байгууллагыг бүрдүүлэх, хатуу гишүүнчлэлээ давуу тал болгох, санхүүжилт олгох журам, улс төрийн намын шинжилэн зохион байгуулагдах, татан буугдах зэрэг асуудлыг өнөөдрийн засгийн газрыг бүрдүүлж буй намуудад илтгэл давуу байдал үүсгэж, парламентод суудалгүй намуудыг татан буулгаж, улс төрийн орон зайгаас нь шахах явуургүй зорилго үүрсэн өдрөөс өдөр тодорхой болж байна. Энэхүү хуулийг 2024 оны 7 дугаар сарын 1-ээс хойш 6 сарын дотор авч хэрэгжүүлнэ гэдэг нь Улсын их хурл орон нутгийн сонгуулийн дараа зориудаар хугацаа олгохгүйгээр өөрсдөө давуу тал үүсгэхийг эрмэлзэж байна гэж иргэний зориг ногоо нам үзлээ. Тиймээс иргэдийн үзэл бодлороо эрдэн нэгдэх хэрэг, улс төрийн намуудад тэгш хандах нийтлэг зарчимд үндэслэн энэхүү хуулийн хэрэгжих хугацааг 2027 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах, сүүдрийн засгийн газар бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох, Улсын их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Улсын их хурл суудалтай намууд бүлэгтэй болж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, парламентод суудалгүй намуудын дуу хоолойг суудалтай намуудаар дамжуулан илэрхийлж болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг эрх баригч 3 намын удирдлагаас шаардаж байна. Энэхүү шаардлагыг хүлээж авахаас татгалзсан тохиолдолд бид улс төрийн тэмцлийн дараагийн алхмыг эхлүүлэх болно гэдгийг зарлж байна. Тэгээ энэхүү шаардлагад парламентод суудалгүй улс төрийн намуудыг хамтран оролцохыг, хамтран тэмцэхийг уриалсан байгаа. Бид улс төрийн намуудтай хамтарч ажиллаж Монголд энэ олон намын тогтолцоо идэвхтэй зөв оршин тогтнох тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Дээрээс нь бид нар эвсэд нэгдэх, хамтрах тэр боломжийг хаасан байгаа улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх тэр чиглэл рүүгээ явна гэж үзэж байна. Улс төрийн намын тухай